Төслийг үдирдэмжлийн хүрээнд хэлцгийг дэмжиж байгаагаа илэрхийлмээр байна. За одоогоор бол үндсэндээ дэлхийд дээр нэг 15 орчим улс яг бие даасан хуультай байдаг юм байна. Тэгээ нэг тав хүн мэдж байгаа бох. Тэгээ анх бол энэ салбар аж үйлдвэрийн хувьсгалын дараа 19-р зуун 20-р зуунд бий болсон юм л да. Тэгээд анх бол энэ буйны нэг тийм сайн дурын байгууллага маягтай эхэлсэн. Тэгээ 20-р зуунд бол үндсэндээ мэрэгжлийн одоо байгууллага тусгай мэрэгжилтэн болж хөгжсөн ийм түүхтэй. Аж үйлдвэрийн хувьсгалын дараа юу болсон бэ гэхээр ажилгүйтэл за ядуурл хүүхдийн хөдөлмөрийн асуудал, эрүүл мэндийн асуудал гэдээ маш олон нийгмийн за гоцолтыг дагаад үүсдэг нийгмийн маш олон асуудлууд бий болсон. Энэ асуудлуудыг зохицуулах зорилгоор нийгмийн ажилтан гэдэг ийм мэрэгжил бий болжээ гэдгийг хэлмээр байна. За манайх ч гэсэн ялангуяа энэ зарчмаар явж байгаа. За ингээд сүүлдээ бол энэ нь тусгай мэрэгжилтэн за тэгээ бие даасан одоо хуультай байх шаардлага дэлхийн олон орнуудад бий болсны нэг нь манайх гэж би бол ойлгож байгаа. Энд одоо олон мэрэгжлийн хүмүүс сууж ин мэдж байгаа болов гэж бодож байна. Би бол нэг ийм зүйл хэлчмээр санагдаад байгаа. Бие даасан хуульгүй байхад яагаад байгаа юм бэ гэдэг асуултанд бид нэр хариулах хэрэгтэй баг. Тэгээд энэ хууль санаачлагчид маань бас ажил хийсгийнхэн маань энийг бас сайхан тайлбарлаж гишүүдэд болоод олон нийтэд ойлгуулж өгөх нь зүйтэй. Зүгээр миний ойлгож байгаагаар бол түрүүн бас Абакир Сайдын танилцуулганд гарсан мэрэгжлийн биш улсууд энэ мэрэгжлийн ажлыг хийдэг энэ зүйл бол тогсноо. Одоо зүгээр нэг нийгмийн ажилтан гэхээр хэнийг ч хамаагүй аваачаа тавьчдаг хинч хийж болдог юм шиг. Энэ хүн багш биш ээ. Сэтгүүлч биш ээ. Тийм ээ? Сэтгэл зүйч биш ээ. Нийгмийн халамжийн ажилтан бас биш ээ. Энэ хүн бол нийгмийн ажилтан. Тэгээ нийгмийн ажилтны ажлыг нийгмийн ажилтнаар нь хийлэгдэг болмоор байгаамаа. За цаашдаа энэ бүхнээс нь үүсээд бас нэг том одоо юу гэдэг учир төтөл бий болдгоо нь юу вэ гэхээр энэ нийгмийн ажилтан гэдэг хүний ажил үүргийг ойлгодгүй, үн цэнийг нь мэдэрдэггүй нэг ийм нөхцөл байдлууд нийгэмд бас үүсдэг. За түүнчлэн нийгмийн ажилтны үйлчилгээний чанар тодорхой хэмжээгээр ундаг, эрсдлүүд үүсдэг. За мөн хариуцлагын механизм сул байдаг. Нийгмийн ажилтан гэдэг хүн чинь өөрийн мэрэгжлээр үйлчлэгээ үзүүлээд хэрвээ тэр үйлчлэгээ нь одоо буруу үйлчилсэн бол эсвэл янз бүрийн болохгүй юмд орооцолцсон бол хариуцлага тооцох механизм баг шүү. Өнөөдөр нийгмийн ажилтан биш хүнийг нийгмийн ажилтны орон тоон дээр авч ажилуулчаад бид нар төрөөс ямар одоо хариуцлага ямар одоо мэрэгжлийн ур чадвар нэхээ суух вэ гэдэг ийм зүйл. За дараагийн нэг маш чухал зүйл бол юу вэ гэхээр энэ маш олон салбар дундын асуудал байдаг. Сая Наранбаяр сайд яриад байна. Боловсролын салбар дээр ч юм уу. Тэгэхээр энэ хууль бол салбар хоорондын уялдааг холбоог бол одоо маш сайжруулахад чиглэсэн ийм чухал зүйлээ гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ бүх шалтгааныг хэлээд үзвэл бид бол магадгүй хуультай болох нь зүйтэй. Манай өнөөдөр ядуурл эрсдэл бүлэг ямар хэмжээнд байгаа вэ? Энийг үзвэл бид даасан хуультай байх. За 1 минут нэмж явах уу? За хууль санаачлагч Санамжлын өгш яриулъя. Асуулт өгш үсэн ихнийх. Хуульгүй байх байвал яах вэ? За Наранбаяр гишүүний асуултанд хариулъя. Баярлалаа. Бум очир гишүү асууж. Уучлаарай. Бум очир гишүүний асуултанд хариулъя. За хуульгүйгээр бид нар одоо нийгмийн ажлын хуульгүйгээр 30-аад жил явлаа. За энэ үр дүнд бид нар халамжаас хөдөлмөрт концепц маань шинжлэгдэж чадсангүй гэдэг нэгдүгээр шалтгаан байна. За хуульгүйгээр одоо явсан бие даасан энэ эрх зүйн орчныг бүрдүүлээгүй явсны нэг одоо харгаа гэдэг юм уу одоо сөрөг үр даавар нь юу вэ гэхээр өнөөдөр нийгмийн ажлаар мэрэгчлэр сурж байгаа оюутнуудын тоо жилээс жилд буурч байна. За нэг хүнсэл нь. Хоёр гэвэл нийгмийн ажлын орон тоон дээр ажиллаж байгаа хүмүүс дундаж ажиллах жил нь 3 жил буюу ажлаа солиод ингэ явчихж байгаа. Тэгэхээр энэ зэрэг асуудлууд нь өөрөө эргээд манай нийгмийн халамж хамгааллын үйлчилгээний чанарыг дордуулахад тогтвортой биш байхад хүргэж байгаа. Энэ нь эргээд нөгөө үйлчлэгээ авдаг иргэдтэй ч гэсэн олигтойхоо шиг одоо үйлчлэгээ авч чадахгүй байгаатай холбоотой. Тэгэхээр энэ нь том зургаараа бид нар ядуурлыг бууруулах, ажилтаа болгох, бие даасан шийдвэр гаргадаг болох энэ төр асуудлуудыг бол ерөөсөө энэ дэр шийдэж чадахгүй байгаа гэдэг асуудал. За давхар энэ хуулийн нэг том одоо өөрчлөлт гэдэг юм уу онцлог нь бид нар урьдчилан сэргийлтийн тогтолцоог бий болох гэдэг. Одоо өнөөдөр байгаа төрөний дурдсан 13 хууль 20 гаруй журамд байгаа энэ 162 заалтан дээр байгаа энэ олон маягтууд ихэвчлэн юунд хэрэглэгдэг вэ гэхээр хариу арга хэмжээ байхгүй юу? Хүүхдийн хүчрхийлэл болсон үед, хэрэг төв гарсан үед дараа нь яаж зохицуулах вэ? Ийм үед яах вэ гэдэг дээр л яваад байгаа. Дөрвөн салбарт бараг 20 гаруй ийм журам дүрэн байгаа гэж бодтоо. Энэ дотор нь ингээд ухаад үсэх юм бол адилхан мэдээллүүд хоорондоо давтагцаар л байгаа. Тэгвэл
нэг үйлчилгээ авсан хүн дараа нь яах вэ гэдэг ийм залгамж юусоо байхгүй байгаа байхгүй. Та нар хэрвээ санаж байгаа бол Joker гэдэг кино байдаг шүү дээ, Холливуудын. Тэр кинон дээр байнгын нэг хүн сэтгэл зүйчдэр очиод ингээ яваад байдаг шүү дээ, урт хугацаанд. За тэгээ цаанаас нь нэг мөнгөн шидэгтэй болонгууд тэр хүний үйлчилгээ зогсдог. За тэр хүн эргээд байн очдөг байсан нөгөө иларшил сэтгэл зүйн асуудлаа шийдэж одоо зогсоогүй нэг шалтгаан нь л нийгэмд тэр одоо аноон байдлыг үүсгэдэг кино. За Холливуудын зөндөө кинонд байдаг. Нийгмийн ажилтан ирлээ гэхээр гэр орноо цэвэрлээд хүүхдийнхаа яаж идэж уудгийг яриад би ингэж хүүхдэд цаг гаргадаг ярьдаг. Энэ бүх тогтолцоо чинь урьдчилан сэргийлэлт тахгүй юу? Эрсдэлтэй байж магадгүй шар гэрэл ассан хүмүүстэй бид нар анхаарч илүү улаан болохгүй тулд ажилтны тогтолцоон дээр нийгмийн ажилтнууд олон улсад хамгийн их үүргийг гүйцэтгэдэг юм аа. Сая Бөм Очир гүшүүн өөрөө хэлж байна те. Тэгэхээр Монгол улсад нийгмийн ажил бий болсон анхны шалтгаан нь бол хариу арга хэмжээний хэлбэртэй байхгүй юу? Тэр 162 заалж 80% дандаа хариу арга хэмжээтэй байгаа. Гэхдээ одоо өнөөдөр бид нар урьдчилан сэргийлэлт рүү орохгүй бол бид нар яг гал унтраадаг шиг ажилласаар байгаад халамжийн мөнгө, халамжийн тогтолцоо шинжлэгдсэн юм байхгүй, нийгмийн хамгааллын зардал нь буурсан юм байхгүй, хөл дээрөө богссож одоо бие даасан иргэд нь байсан юм байхгүй. Нэг ийм байдалтай ороод байгаа учраас өнөөдөр зөвхөн одоо саран чулуун болон энэ одоо гишүүдээс гэхээсээ илүү энэ салбарын 6 өөр холбоо энэ салбар өөрсдөө ер нь энийг бие даасан хуулиар шийдэж агаад ямар ч байсан мэрэгжлийн үйлчлэгийг зөв томьёолж өгөхөөс эхэлье. Тэгээс салбар дундын асуудлыг нэгтгэж зэгцэлье. Бага нөөцөөрөө мэдээлэл сан бүрдүүлээ гэдэг ийм агуулгатай хууль болгож оруулж ирж байгаамаа. За тэгээд мэрэгжлийн холбоо бол одоо байгаа хамгийн боломжит зохион байгуулалт юм билээ. Тэгэхээр энэ хууль нь бас нэг зүйл нь мэрэгжлийн холбоог нь эхлүүлж өгөө гэдэг ийм л бүтэж байгаа. Тэгэхээр энэ бол хууль бие даасан хуультай байх шалтгаануудад бол би тэрүүн хэсгүүдэн ингэж дурдж байна. За баярлалаа. За Бөм Очир гүшүүн тодруулъя. Саранчлан гүшүүн баярлалаа. Тэгээ миний гол хэлэх гээд байгаа санаа бол энэ хуулийн ач холбогдлыг л илүү их ярьж ойлгуулах гэсэн л санаа шүү. Би та бүхэнтэй адилхан бодолтой байгаа. Нэг зүйл ийм тоо байдаг юм уу юу би бас сонсоморс байна л да. Монгол улсад одоо 3 сая 500-600 мянган хүн байна гэхэд нийгмийн ажилтны үйлчилгээ авах хэрэгцээ шаардлагатай хичнээн хүмүүс байдаг юм бэ. За хүн амын 30 орчим хувийн ядууралтай байгаа гэж зүйл тэр бүлэгт л ажиллах бах. За сургууль цэцэрлэгүүдээр ажиллах бах. Ингээд үзүүл би ямар нэг ойлголт төрүүлэх гэдэг нь вөхөр 3 сая 600 мянга орчим хүний чинь одоо магадгүй тэд орчим хувь нь энэ нийгмийн ажилтны одоо үйлчлэгээ шаардлагатай байна штэ гэдэг зүйлийг яриул магадгүй энэ хуулийн ач холбогдол бас их өргөн хүрээтэй юм байна гэж ойлгохдох болов гэдэг үднээс ийм тоо байдаг болов гэж асууж байгаа хэрэг л дээ. Яг заавал тоо байх албагүй баг. Гэхдээ байвал сонирхолтой байна. За ажлын хэсгээс 7 номер учрал хариулъя. Бөм Очир гишүүний асуултанд хариулъя. За одоо манай Монгол улсад бол 2.2 сая орчим иргэн нийгмийн халамжийн тэтгэмж даатгал аваад явж байгаа. За манай Аббакир сайдын хэлсэнчлэн одоо ер нь бол олон улсын нормативаар бол 1500 иргэн тутамд нэг нийгмийн ажилтан ажиллах ийм нормыг олон улсын жишгээр тогтоосон. Тэгэхээр бид нар ер нь нийгмийн ажилтны нормативыг олон улсын жишгт тогтоохдоо яадаг вэ гэхээр нэгдүгээр хүн амын тоотой харьцуулдаг. Хоёрдугаарт эрсдэл нөхцөлд амьдарч байгаа хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа гэр бүлийн тоо, ахмад насны тоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тоо, за мөн одоо асаргай халамж зайлшгүй шаардлагатай иргэдийн тоо гэд мөн дээрээс нь гэмт хэрэг гаралт зөрчлийн тоотой харьцуулдаг. Ингээд ер нь 7 шалгуур үзүүлэлтийг минимал шалгуур үзүүлэлт болоод зөвшөөрсөн тоо нь бол одоо норматив нь бол 1500 иргэн тутамд нэг нийгмийн ажилтан гэдэг. Тэгэхээр одоо манай Монгол улсад бол Гүйцэж хариулах уу? За 7 номер гүйцэж хариулъя. Тэгэхээр манай улсад бол хамгийн багадаа 2200 нийгмийн ажилтан тогтвортой буюу зайлшгүй ажиллах шаардлагатай мөн үүн дээрээ нэмээд урт хугацааны туршид нөхөн сэргээх үйлчилгээ авах шаардлагатай иргэдийн тоотой харьцуулаад үзэх юм бол дээрээс нь нэмээд мөн тооны нийгмийн ажилтан байдаг. Ойролцоогоор 5000-аас 6000 нийгмийн ажилтан зайлшгүй ажиллах шаардлагатай гэсэн норматив бид нар тооцоол хийсэн байдаг. За хууль санаагч нэмж хариулъя.
За одоо байгаа нийгмийн ажил нь ялангуяа боловсролын салбар дээр жишээлбэл нийгмийн ажлын хэрэгцээ олон төрлөөр байгаа. Өнөөдөр сургууль дээр нийгмийн ажилтан одоо манай стандартаар бол 1500 гэж байгаа байхгүй юу. Гэтэл зарим орон нутагт 2000-аас 3000 хүүхдийн дунд жишээлбэл нийгмийн ажилтан нөгөө сумын төвийн хүн амаас болоод байгаа. А нөгөө талд өнөөдөр 6 настай хүүхэд дотор байранд амьдарч байгаа. Ээж ааваасаа хол. Гэтэл дотор байранд өнөөдөр нийгмийн ажилтан байхгүй байгаа тий. Бид нар сэтгэл зүйчийн тухай ярихад бүр дараагийн асуудал болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэтчилэн биднэрт хүний хэрэгцээ байгаа. Гэхдээ энэ бол хэний тухай ярьж юм гэхээр 4 жилийн турш бакалавраа сураад мэрэгжлийн одоо жихэн нөгөө мөрөөдлөөр ярьдаг бол лицензтэй нийгмийн ажлын тоог бид нар ярьж байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр төрд ажиллаж байгаа нийт нийгмийн ажилтнуудын маань 60 гаруй хувь нь өөр мэрэгчлэр сурсан. Бид эднэрийг буруутгах гайгүй. Тэгвэл тэн дээр чи яалтчгүй өөр мэрэгжил учраас ур чадрын хэрэгцээ гараад байгаа байхгүй. Тэгэхээр маш их хэрэгцээтэй байгаа учраас эргэцэн орчныг дэмжиж л бид нар энэ эсэлтийг авч энэ хүмүүсийн